Сайн байцгаана үзэгчдээ. Денкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бид өнөөдөр зочноор анагаах ухааны доктор, андролог, урологийн тэргүүлэх зэргийн эмч, Адаан эмнэлгийн ерөнхий эмч Ансалмаг урьсан байна. Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн явдал баярлалаа. Сайн байна уу? Баярлалаа. Бас өөрийн подкастт урьсан. За их баярлалаа. За би шууд асуултанд оръё. За би өөрөө 40 жилийн гараа явж байгаа. За тэгээд жимд явдаг. Тэнд ирчүүдийн яриа, за мөн найз нөхөд хүрээллийн яриа, зэргээс одоо хамгийн их сонсогдох болсон зүйл бол тестостерон гэдэг дааврын тухай маш ихээр сонсох боллоо. За энэ даавар буурах нь одоо бэлгийн чадварыг бууруулдаг гэсэн ийм л одоо мэдээллээс өөр хангалттай мэдээлэл бол надад байдгүй. Бас л эргэн тойрны хүмүүст тийм байх шиг байна. Намайг энэ подкастыг хийдэг болсонтой холбоотойгоор энэ талаар бас сонирхдаг хүмүүс их зарим нэг асуултуудыг бас байсан. Ялангуяа тантай ярилцах гэж байгаа гэдэг утгаараа. Тэгэхээр тестостерон гэж юу юм бэ? Энэ үнэхээр бэлгийн чадварт сөргөөр нөлөөлдөг гэдэг энэ буурах нь. За тестостерон гэдэг маань нэгдүгээрт даавар. Даавар гэдэг зүйл бол одоо хүний нүдэнд харагддаг үрийн шингэн бол биш. Хоёрдугаарт хүний дотоод орчны зохицуултыг зохицуулдаг, цуснд ялгардаг, дотоод шүрлийн эрхтнээс ялгардаг бодис биохимийн хувьд бол тайлбарлал. За тэгэхээр тестостерон гэдэг маань тестис буюу төмсгнөөс нэгдүгээр дийлэнх нь ялгардаг. Учираас тестостерон гэж хэлж байгаа. Хоёрдугаарт энэ ерөнхий нэр нь андрожен буюу андро гэдэг маань өөрөө грек үгний одоо эрэгтэй хүн, булчинлаг гэсэн ийм утгыг агуулдаг андро. Тэгэхээр андроген гэдэг даавар дотор ер нь бол дийлэнх нь энэ одоо андроген гэдгийг тестостерон гэж ер нь ойлгож болно. За тэгэхээр тестостероны үүргээс хамаарат ямар одоо үнэхээр тестостерон үндсэн 3 үүрэгтэй. Нэгдүгээрт нь бэлгийн 2 дахь шинжийг буюу одоо бэлгийн шинжийг нөхцөлдүүлэх одоо эрэгтэй хүн тестостероны нөлөөгөөр эмэгтэй хүнээс ялгаатай болж ирдэг. Бэлгийн хөгжлийн үе шатанда эрэгтэй хүний хүүхдийн дуу бүдүүрээд, булчингийн масс нэмэгдээд, сахал ус, умдагны ус нь ургаад, ургалтынх нь хэв шинж эмэгтэй хүнээс өөр болдог. За тэгээд энэ бол бэлгийн 2 дахь шинж дээр нэмэгдэхин төмсгний хэмжээ томорж ирнэ, шодон хэмжээ томорж ирнэ. Нөхөрчхөн хамааралтай андрогены хамааралтай эрэгтнүүд буюу төрөө булчирхай бас томорж эхэлнэ. Андрогены хамааралтай бусад эрэгтнүүдийн үйл ажиллагаа идэвхжиж ирнэ. За тэгэхээр нэгдүгээрх нь энэ бэлгийн үйл ажиллагааны, хоёр дахь нь болохоор бие махбодын. Бие махбодын гэдэг дээр одоо тестостероны хамааралтай маш олон үүргүүд байдаг. Тэр булчингийн масснаас гадна одоо арьсны, үсний онцлогуд, тэр дундаа улаан эсийн өөрчлөлт гэх юм уу, эрэгтэй хүний улаан эсийн тоолон баах нь, дээрэс нь одоо тослогийн булчирхай илүү хитвхтэй байх нь, эрэгтэй хүүхдүүд илүү батгшихын ч гэдэг юм уу тий. За дахиад дээрэс нь одоо булчингийн масснаас гадна одоо өсний ургалтанд, сахлын ургалтанд ингээ бие махбодын үйл ажиллагаанд, тархины үйл ажиллагаанд ч гэсэндээ бас өөр нөлөөтэй. За тэгэхээр 3 дахь үүрэг нь тестостерон бол одоо тархины үйл ажиллагаатай бие махбодын сэтгэл зүйтэй бас холбогдож ирдэг. Тэгэхээр бие махбод бэлгийн үйл ажиллагаа одоо сэтгэл зүйн гэсэн ийм 3 үндсэн үүргийг тестостерон маань бүрэлдүүлдэг. Одоо нөхцөлдүүлж үйл ажиллагааг нь хариуцдаг гэх юм уу? Тэр утгаараа тестостерон буураад ирэхээр бэлгийн дур сонирхол буурна. Гэтэл тестостерон бас буурахгүйгээр бэлгийн үйл ажиллагаа бас одоо шууд хөвчрөл секс гэдгийг ганцхан тестостерон гэж бас шууд ойлгож болохгүй. Тэгэхээр тестостерон хэвийн мөртлөө бэлгийн үйл ажиллагаач бас буурах өөр шалтгаанууд байж болно. Гэхдээ тодорхой хэмжээгээр хамааралтай. Сексийн дур хүсэл төрөхгүй бах. Эсвэл одоо нөгөө тестостеронтой холбоотой одоо төмсг жижигэрэгч гэдэг юм уу? Эсвэл шодон бүтэц өөрчлөгдөх юм өөрчлөлтүүд тестостеронтой шууд холбоотой. Ер нь дараагийн асуулт маань тэр бэлгийн даавар, андроген, тестостерон гэдэг 3 нэг нэршлүү өөрөө. Ер нь бол нэг нэршил гэж ойлгож болно. Гэхдээ андроген ганцхан бас 100% бүгдээрээ төмсгнөөс ялгардаггүй. Эмэгтэй хүнд ч гэсэн үнд өвчнөөс тодорхой хэмжээгээр тестостерон ялгардаг. Бас бөөрийн дээд булчирхаагаас
тестостерон ялгардаг. Тэгэхээр тестостерон гэдэг нь өөрөө дотроо нөгөө бодисын солилцооны явцад одоо нөгөө ароматаза гэдэг ферментийн нөлөөгөөр дигидротестостерон гэдэг нь одоо дахиад нэг хэлбэр нь гэсэн дотроо задардаг. Тэгэхээр дахиад хит задрахтаа бас заримдаа эр бэлгийн даавар нь заримдаа эмших даавар болох гэд хит их дааврын хэрэглэнээс болоод одоо эрэгтэй хүний хүүхэн томроод ирдэг ч гэдэг юм уу. Ийм одоо фитнесийн зарим тамирчид ингээд бүр яг эмхтэй хүн шиг бүр айхтар мэмтэй болцсон тийм бас байдаг шүү дээ тий. Эсвэл нөгөө буураад ирэхээрээ бас хэм даавар нь ихсээд ирэхээрээ хөвлийгээрээ таргалаад мэм нь унжаад ингээд нэг ер нь бол нэлээд нас ахаад ирсэн таргалцсан хүмүүсийн хөхний хэмжээ бас томроод ирдэг. За нэгэн тойлоо шинж тэмдэг ярьсных саяны ярьсан зүйл дээр нэмээд хэлэхэд энэ даавар буурснаар эрэгтэй хүнд ямар шинж тэмдгүүд илэрх вэ? За буурахаараа нэгдүгürt бэлгийн дур сонирхол буурна. Өглөөс ирэхээр бэлгэрхтэн хөвчөрч сэрхэн холтно, цөөхөн болно ч гэдэг юм уу. Тэгээд нөгөө дээрэс нь маш амархан ядардаг болно. За ядардаг болох нь нойртой бас амархан холбоотой болно. Нойрны чанар одоо ялангуяа анзаардаг бол ингээд баг орой ягаачгүй ингээд нойр мөглөл унтаад өгдөг. Телевиз үзчихсэн ингээд зөксөгөөрөө баг нөө суугаагаар унтаад өгдөг тий. Тэгсэн мөртлөө шүн гүйцэд сайн унтаж чаддаггүй. Нойрны чанарт маш их өөрчлөлт орно. Тэгээд дээрэс нь хөвлийн таргалалт их нэмэгдэнэ. Булчингийн масс нэмэгдэх одоо байдал нь буурна. Булчингийн ачаал дах чадвар бас буурна. Тэгээд дээрэс нь нөгөө нүүрний одоо өсний ургалтууд багасж ирнэ. Сахал шингэрж ирнэ гэсэн үг тий. За тэгээд тархинд бас өөрчлөлтүүд бас гарч ирж болно. Гэхдээ тестостероны одоо тэр нөлөө гартал маш их хугацаас ордог. Эхний одоо шинжүүд нь зарим хүмүүс одоо хит мэдрэг байдлаасаа мэдэгдэнэ. За бүр их хэмжээний хүнд хэмжээний тестостерон багасаад ирэх юм бол бүр цус багталт үүснэ. Ясны масс, ясны сэргэжилт бас ихснэ. Тэгэхээр одоо цусны улаан эсийг түлжүүлэхэд одоо тэр дундаа цусны улаан эсийн эзэлхэн буюу хүчил төрөгч зөвөрлөдөг гадарга нь багасаад ирдэг. Тэгэхээр хүчил төрөгч багасаад эд хурж байгаа нь багасна гэдэг чинь архаг ядралтын шалтгаан болж ирнэ. Тэгээд архаг ядралт гэдэг чинь маргааш нь ажлын чадваргүй байх, тэр нойр мөглөөд ах, унтаарах. За тэгээд эрэгтэйчүүд ч уг нь одоо ямиг том зургаар нь харж оюун дүгнэлт хийх чадвар эмэгтэйчүүдээс илүү байдаг бол энэ чадвар бас сулрж ирнэ. Зан аашнд өөрчлөлт гарна. Яншаа болох, өглөө болох одоо нөгөө эмшиг шинж рүүгээ орно гэж ярьдэн шүү дээ. Тим шинжүүд бас гарч ирж болно. Гэхдээ тестостерон дааврын бууралт бол хизээнээс эхэлдэг гэхээр 35-аас дээш наснд маш айжим жилд ганцхан хуваарч гэдэг юм уу дунджаар буурдаг гэж үздэг. Гэтэл энэ хурд нэг биш 1.1 ч юм уу 1.2 ч юм уу ингээд жижигэн жижиг арай илүү хурдтай буух нь таны амьдралын хвшлээс шалтгаална. Тэгэхээр нөгөө өөрөө түрхсэж байгаа шалтгаан нь хөдөлгөөнгүй байдал ч гэдэг юм уу. Эсвэл одоо хит таргалалт, эсвэл буруу хооллолт тий. Тэгээд нойрны асуудал, нойр муутай байх. Дээрэс нь одоо нөгөө бидний сүүлийн үеийн амьдралын хвшлэлээр орж ирж байгаа контент, телевиз, сошиал медиа ингээд бид нар дэлгэцийн амаралтай амьдраад байгаа гэдэг маань байгалийн нойрны хэмнэлийг алдуулаад байгаа. Нойрны алдагдал маш их чухал нөлөөтэй. Маш том үр эзэлдэг. За би яг нөгөө хизэнээс эхэлдэг тухай асуух гэжсэн та илчлээ. Тэгэхээр ер нь бол 35-аас хойш бол улам багасаал явах юм байна. Бас нэг би гоо сайхны эмнэлгийн хүнтэй ярилцж байхад амьхтан хүний арьсанд коллаген гэдэг зүйл 25 наснаас бас яг ингэж 1% багасж хагаад цэвэршилт явах үед огцом буурдаг гэсэн. Тэрнтэй адилхан тестостерон бас тийм огцом буурдаг үе энэ гэж байх үгүй байна. Тэр бол одоо 45-50 наснаас эхлүүлээд илүү огцом бууж ирдэг. Тэгэхээр тестостероныг одоо нөгөө буулгаж байгаа гэдэг шалтгаанууд нь болохоор нэгдүгээрт мэдээж хэрэг нас, хоёрдугаарт хөдөлгөөний хомсдол, гуравдугаарт нь нойрны асуудал. Тэгэхээр нойрны асуудлыг одоо архаг нойргуудл тэр дундаа нойрны чанарын асуудал хоногт 7 цагаас бага унтах. Тэгэхээр энэ бол дээрэс нь одоо тестостерон үүсэлтэнд нөлөөтэй бусад бодисын солилцооны асуудлууд ялангуяа D витамины дутагдал. Тэгээд архаг стресс.
Энэ болгон бүгдээрээ тестостероны одоо бууралтанд сөргөнлөлт. За тэгээ би нөгөө тантай ярилцах гэж байгаа учраас энэ сэдвээр бас интернетээр судалж энэ төр үзэхэд биелэн хэрэгтэйчүүд тэр тестостерон буурч байгаа шинж тэмдэгэ зөвхөн одоо бэлгийн ажил хийж чадахгүй байгаа үедээ анхаарч их анхаарал хандуулж болохоо байлаа гэж боддөг юм байна. Тэгээд тэрнээсээ болоод шууд нөгөө тэр шинж тэмдэгэ дарах одоо Viagra-ч гэдэг юм уу тийм бэлтгэлүүдийг одоо хэрэгэлдэгэ гэсэн зүйл уншиж байсан. Тэгэхээр энэ Viagra гэдэг зүйл нь энэ шийдлийн одоо хамгийн зөвч гэдэг юм уу эсвэл тохиромжтой шийдэл мөн үү? Тэгэхээр энэ дээр тестостерон буурах, шодон хөвчрөл хямрахч гэдэг юм уу, хөвчрөлтийн алдагдлал гарах гэдэг юм хоёр өөр ойлголт орж ирж байгаа. Тэнгүүд шодон хөвчрөхөө болох гэдэг хөвчрөлтийн асуудлын дотроо жишээ нь зөндөө олон бас ялгаатай. Хөвчрсөн үедээ хөвчрсөн байдлаа хадгалж чадчихэв үү? Гэтэл хадгалж байгаа эсвэл хангалттай хатуурч чадчихэв үү? Erection hardness гэж ярьж байна те. Хоёрдугаарт нь хөвчрөл одоо нөгөө үрийн шингэн гадагшлахаас өмнө бууж гинүү. Тэгэхээр энэ өөрөө хөвчрөлтийн асуудал дааврын хамааралтай, судасны хамааралтай, сэтгэл зүйн хамааралтай. Өшөө дээрээс нь тухайн нөхцөлийн conditional ч гэдэг юм уу, ийм өөр. Эсвэл чихрийн шижин мэдрэлжүүлэлтийн холбоотой. Чихрийн шижин өвчнөр олон жил өвдсөн үү? Тэгэхээр мэдрэлийн судасны дааврын сэтгэл зүйн холимогч гэдэг юм уу тий. Өшөө дээрээс нэмээд эмийн хамааралтай гэж шодон хөвчрөлтийн асуудал хамааралтай. Гэтэл тэрний зөвхөн секстэй холбоотой хэсэг нь зөвхөн тестостерон ганцхан дангаараа байдаг болохоор хүмүүс хөвчрөл, шодой, секс гэдэг үгнүүдийг бүгдийн тестостерон гэж бодоод идэг. Тэгэнгүүт эм чи миний тестостерон багасчих шиг боллоо. Би ерөн сүүлийн үед муудаад байна. Гэж орж ирдэг аахгүй юу? Тэгэхээр тэр хүний тестостерон маш сайн байж болно. Үнэхээр бас зарим нь миний тестостерон залуу хүн юм чинь буураг баха гэж итэл 50 настай хүнээс бүр багассан 35 таач хүн байж болно. Гэтэл тестостерон зүгээр мөртлөө тестостероны нөгөө задралын бусад бүтээгдэхүүнүүдээс хамаарсан биохими оруулаас хамаарат илэгний үйл ажиллагаанаас төмсг нь хийвэ ажиллаж байдаг. Гэтэл тестостероныг бид нэр ганцхан нийт тестостерон гэдэг ойлголтоор биш. Биологи идэвхтэй хэсэг 100% тестостерон байлаа гэж үздэг гэхэд тэрний 2-3% нь биологи идэвхтэй байдаг. Ихэнх нь альбуминтэй буюу альбумин гэдэг уурагтай нэгтчихдэг. Эсвэл илэгнээс ялгардаг бэлгийн дааврыг өөртөө холбодог бас глобулин гэж бас нэг уурагтай нэгтчихдэг. Гэтэл тэднэр нь илэгний асуудлаас болоод идэхгүй байдалд орчдөг. Тэгэхээр бэлгийн үйл ажиллагаа өшөө дээрээс нь илэгтэй холбоотой. Бөөрийн архыг дутагдaltaй холбоотой. Таны эмийн хэрэглээтэй холбоотой. Өшөө дээрээс нь судас хатууруулдаг, даралт ихсдэг өвчнөд холбоотой. Өшөө дээр нь нөгөө тамхитай бас холбоотой. Архаг архиталтай холбоотой. Ингээд холбох юм бол маш олон төрлийн холбоотой. Тэгэхээр бид нар ганцхан тестостероныг шодоотой холбох биш, бүхэл бүтэн бие организмтай цогцоор нь ямар идэрхтнээс, ямар эмгэгтэй холбоотой байж болох вэ гэдгийг эмч судалдаг. Тэгээд танд ганцхан тэр шалтгаан биш, өшөө дээрэд 3 4 шалтгаан байж болно. Эсвэл та зүгээрж бас байж болно. Таныг тархинд бас хийж бас болно. Өөрөөр хэлбэл нөгөө өөрийгөө баясгах, өөрийгөө одоо аз жаргалтай байх юмыг тодорхой тохиромжтой хэмжээгээр хийж явах хэрэгтэй. Гэхдээ тэрийг бас хөдөлгөж шатаах хэрэгтэй бол шатааж авах хэрэгтэй юм байна тийм. Гэхдээ таны хариултаас Viagra бол нөгөө тестостерон бууралтыг одоо шийдэх шийдэл биш, зөвхөн өвчрөлтийг шийдэх шийдэл юм байна тийм. Viagra гэдэг бол одоо 2009 онд дэлхийд даяар аюу том хувьсгал хийсэн эмийн бүтээгдэхүүн болсон л доо. Тэгээд 2009 оноос хойш одоо баг 15 жил ч юм уу те болж штэ. Тэгэнгүүт Viagra-г эмчнэр зөвлөдөг. Гэхдээ энэ шодон хөвчрөлтийн цус сангамжийг сайжруулахад нөлөөлнө. Гэхдээ хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр Viagra уучвал автоматар конопт арцсан юм шиг шодон хөвчрөл хатуурал байна гэж боддог. Үгүй. Чи зүгээр ингээд Viagra-д тархинд чинь би Viagra утсан юм чи одоо хөвчрнө гэдэг ингээд хүлээгээд аваад баг хөвчрөхгүй ч гэж магадгүй. Гэтэл тархинд зүгээр чиний хүсэл одоо үнэхээр чи ингээд дотн харьцаанд орох гэж байгаа тэр хүнийг хүсэж байгаа хүсэл чинь
чиний Viagra-наас илүү нэгдүгürt нөлөөлөхөөс гадна тэрэн дээр нь Viagra тусалж өгөх нь. Viagra гэдэг нь өөрөө хялгсан судас тэлэх үйлчилгээтэй азотын эсэл гэдэг бодисыг илүү ялгаруулж өгдөг химийн бодис. Тэгэнгүүт яг энэний чинь тэр судсын тэлээд өгнө гэдэг нь гэхдээ энэ дээр сүүлийн үед бол бас энэ бүлгийн эмүүдийг эмчнэр бас ганцхан шодон хөвчрөлтөнд биш маш олон төрлөөр ашиглаж байгаа. Төрөв булчиргаан зарим тунгаар төрөв булчиргаан томролтыг бууруулахад бага арц цэнцсэн хангамжийг сайжруулахад бас зөвлөдөг болчиход байна. За өвшөө дээрэс нь зүрхний архаг дутагдaltaй хүмүүст эмэгтэй хүнд ч гэсэн одоо зүрхний архаг дутагдaltaй уушигны артерийн даралтыг бууруулахын тулд бас зөвлөдөг. Гэхдээ тунгууд нь үүрээдэг. Уух хэрэглэх аргууд нь үүрээдэг. Эмч гарах гач нөлөөг нь бусад эмийн харилцан үйлдэлтэй бодолцож та энийг ууж хахад ийм ууж болно болохгүй. Хитэн цагт ямар тунгаар уух уу гэдгийг эмч хүн болгонд тохируулж хэлж өгдөг. Viagra бол зүгээр богино хугацааны шийдэл. Тестостероноо нэмэгдүүлэх нь бол урт хугацааны шийдэл гэж ойлгож болох уу? Болохгүй. За. Ягаад тэгэхээр нэгэн судас тэлэх үйлчилгээтэй нөгөө нь даавар дэмжихтэй энэ хоёр өөр юм. Гэхдээ тестостерон бага бахлаарэ шодон бүтцийн тэр нөх хэлхсэн судасны одоо хөндөөлийг биеийн бүтэц алдагддаг нүнэн. Гэхдээ энэ хоёрыг шууд хольж ойлгож болохгүй гэдэг нь ямар учиртай гэхээр тестостероныг одоо судас тэлэх эмчилгээг байнга тогтмол нэг удаагийн эмчилгээ гэдгээр биш системтэйгээр бас эмчилгээний журмаар Viagra-г зөвлөдөг. Гэтэл тэр зөвлөх шаардлагагүй гэдэг нь нөгөө тухайн хүнээсээ л хамаарна. Хоёулангийн зэрэг зөвлөдөгч тохиолдлууд байна, аль нэгийн зөвлөдөгч тохиолдлууд байна гэсэн үг. За тэгвэл даавар гэдэг утгаар нь тэнцвэрт байдлыг хангах гэдэг үүднээс нь түүнийг тэнцвэртэйгээр хэвийн үйл ажиллагаатай байлгахын тулд ямар аргууд байна вэ? Байгалийн бөгөөд одоо эмийн гэхүү эсвэл үнсний нэмэлтийн гэхүү. Зөв. Хамгийн их чухал зүйл бол хөдөлгөөн. Нойр. Хоёр. Тестостероны чиглэлтгүй ер нь хүний биеийн тэнцвэрт байдлыг хамгийн сайн хадгалдаг. Гурав дахь нь архаг стресс. Тэгэхээр бид нойр зөв хангалттай хоногт 7 цагаас дээш нэгдүгээр унтахаас гадна нойрны циклийг зөв байлгахын тулд байгалийн нөгөө нойрны цагууд гэж ярьдаг тий. Бид нар чи хоногийн хэмнэлтэд ингээд нарны гэрлийн 24 цагийн circadian rhythm гэж яриад байгаа хоногийн хэмнэлтэд амьдардаг штэ байгалийн нарны. Тэгэнгүүт оройны 9 цагаас 11 цаг хүртэл тий энэ хооронд хүний нойр эхлэх юм бол тэр нойрны 4-5 циклийг зөв явдаг. Тэгэхээр тэр нойрны цикл зөв явж байхад нойрон дундаа бид нар утсаа цэнгэлдэг шиг цэнгээ авч идэг. Дархлаа маш сайн байна гэсэн үг. Дархлаа дэмжих гээд витамин ухаасаа илүү нойрон сайн байх юм бол чиний дархлаа хамгийн сайн байна. Дахиад дээрэс нь нөгөө нойрон дунд нойрны нөлөөгөөр меланокортикоид гэдэг ингээд нойрны харанхуйд ялгардаг. Дээрээс нь D витаминууд ч гэдэг юм уу тосон дуустдаг витаминууд, тестостероид нойр сайн байхад маш сайн хэвэн bijдэг. Хөдөлгөөн бас тестостероныг хамгийн сайн нэмэгдүүлдэг. Тэгэхээр тамирчид хөдөлгөөн хийдэг учраас тестостероны бууралт нь тийм амархан ордгоо. Би тамир хийж байгаа хүмүүс. За тэгээд архаг стресс гэж ярьсан тийм ээ. Архаг стресс бол өөрөө тэр дахиад стрессийн үед ялгардаг дааврууд байна. Кортизолууд. Тэр кортизолууд авчиад эсрэгээрээ нөгөө хүний хоол ундны дуршлыг нэмэгдүүлнэ. Тэгээ стрессээсээ болоод хүн халамжтай эмийг хүсхийн тулд нөгөө допамина нэмэх таашаал авдаг зүйлсүүдийг илүү хэрэгжилж эхэлдэг. Стресс ихтэй байхад амттай хоол идэх, арх уух, эсвэл одоо юу гэдгийг хитэх секс гэдэг юм уу ийм таашаал авдаг юмнуудыг хүн хүсэж эхэлдэг байна шүү дээ. Тэгээд нөгөөтгөнд донтож эхэлдэг. Эсвэл толоом донтно. Эсвэл одоо сошиал медиа донтно тий. Одоо нөгөө FOMO гэдэг байгаа шүү дээ. Fear of missing. Ямарваа нэгнээс хоцорчих вэ гэдэг айдас нь өөрөө донтолтын бас нэг юмэг болоод ирсэн бидний цаг үед. Тэгээд тэр таашаал аваад байгаа байхгүй мэдээлэл ингээд уцаа ингээд скролдох тусам тийм болсон байна. Ямар гоё юм би энийг мэдчихлээ гэдэг энэ тархин таашаал өгöd байгаа учраас хүн тэрэнд донтоод байна. Тэгэхээр энэ донтолтууд бол өөрөө хүмүүсийн тестостероныг бас бууруулдаг байна. Тэгээд мэдээч хэрэг таргалалт бол
хоол ундны нөгөө бас л эргээ саяын 3-тайгаа холбогдож ирнэ. Дотоод шүүрлийн өвчнүүд буюу чихрийн шижин гэдэг юм бол мэдрэлтэй холбоотой, судастай холбоотой гол асуудлууд байдаг учраас бас тестостероныг бууруулдаг бас асуудал болдог байна. Тэгэхээр хамгийн зөв байглаараа гэдэг бол саяын 3 хөдөлгөөн, хоол, стресс. Тэгээд бүтээгдэхүүнүүд байдаг. За бүтээгдэхүүнийг ярихаас өмнө би нэг юм асууя. Ta энэ чиглэлээр 30 гаруй жил ажилласан тий? 30 жил. За арай өргөгүй тий. Тэгэнгүүт за би одоо спортоор байнга хичээлдэг өө. Байнга хөдөлгөөнтэй байдаг. Би одоо өгсөн юм шиг унддаг. За надад нэг айхтар стресс гэдэг юм алга. Тэгсэн мөртлөө одоо тестостерон буурсан түнтэй холбоотой хам шинжүүд надад байна гэж ирдэг өвчтөн байсан уу? Байж болно. Тэгэхээр тийм хүмүүст ихэнхдээ сэтгэл зүйн асуудлууд байдаг. Одоо нөгөө өөрийгөө хитдэг чагнадаг, өөртөө онж тавьчихдаг. Тэгэнгүүт нөгөө хүмүүсийн тархинд үүсэж байгаа тэр сэтгэл зүйн асуудал, сэтгэл зовнил, түгшил эсвэл ингээд нөгөө би ер нь л ингэж байгаа даа гэдэг энэ бодлууд ч өөрөө уйлагт бодол гэдэг юм. Сэтгэл зүйн асуудал нь өөрөө асуудал болоод ирдэг. Тэгэнгүүт бид нар ганцхан бүх юмыг одоо нэг лабораторийн шинжилгээний тоон дээр хэмжих гэж болохгүй шүү дээ тий. Тэгэхээр сэтгэл зүйн асуудал байх юм бол бид нар уучлаарай таны одоо бүх дааврууд зүгээр танд одоо бие махбод талаас асуудал сэтгэл зүйн асуудлууд бас байж болно. Тэгэхээр та энэ дээр ингэж болно. Архаг стресс бас байхгүй ч гэж байгаа ч гэсэн өөрөө стрессээ тэр хүн таних байсан байж магадгүй шүү дээ тий. Хүчтэй идэвхтэй эрчүүдийн сонголт Man Active бүх юмын сангаар болон Denk Nutrition сегментээс захиалж хөрвүүлэн аваарай. Германд үйлдвэрлэв. За түрүүний хоёлаа үргэлжлүүлж ярих гэжсэн гэсэн буюу одоо гаднаас буюу одоо нэмэлтээр хэрэгжилж болох зүйл нь юу байх вэ? За хүнсэн дээр тестостерон нэмэгдүүлдэг хүнснүүд гэж бас байна тий. Тэгэхээр ялангуяа одоо жимснүүдээс бол авокадо, самар, за дээрэс нь одоо нөгөө банан, гадил гэж ярьдаг тий. Good fat гэж ярьдаг тий. Тэгээд дээрэс нь нөгөө далайн хүнснүүд, тэр дундаа омега их өндөртэй хүнснүүд загас нэм баг. За тэгээд дээрэс нь хиса одоо нөгөө хиса нэчин дотор ойстер тий хиса гэдэг үстэй монголоор тий. Тийм баха. Тий хиса. Ерөнхий нэршлэн. Тий ерөнхий нэршлэн тий. Тэгээд тэд нар бол маш их тестостероныг бас нэмэгдүүлдэг гэж ярьдаг. Дээрэс нь нөгөө буурцаг бас одоо эстрогенийг дэмждэг ч гэсэн бас дээрэс нь энэ үр тарианы төрлийн бас сайн урагнууд бас тестостерон дэмжиж өгдөг. За мөн сармис, хүрэн манжин эднэр бол бас одоо нөгөө тестостерон судас тэглэх үйлчилгээтэй учраас бас эрэгтэйчүүдийн бэлгийн үйл ажиллагаанд бас сайн гэж ярьдаг. За нэмэлт сая бол хүнс ярьлаа тий. Тэгэнгүүт нэмэлт ургамлууд бас байна. Тэгэнгүүт дэлхийд дахинд хүмүүс улс улсуудад нөгөө артын уламжлалт ургамал эмчилгээ гэж яддаг шүү дээ. Афродизиак үйлдэлтэй буюу бэлгийн үйл ажиллагааг дэмждэг юм ургамлууд байдаг. Тэр нь манайхны одоо мэддгэр бол одоо манай гоёо байна, хармаг байна ч гэдэг юм уу тий. Одоо жишээ нь зүүн өмнөд Аз, Солонгос эднэр Японд, Хятад хүн орхоод цагаан орхоод. За тэгэнгүүт Жинко билоба гэдэг ургамал байдаг бас судас дэлгэх үйлчилгээтэй. Жишээ нь мака гэдэг бас ургамал байж байна тий. Мака гэдэг ургамалч одоо бол бас ховортцсон ургамалтаас орчод байгаа. Тэгэхээр энэ үйлчилгээтэй даавар нэмэгдүүлдэг, бэлгийн үйл ажиллагаа нэмэгдүүлдэг Афродита бурхан гэдэг одоо дурлалын бурхан гэдэг штэ. Тэрэн шиг Афродита гэдэг үгний үндсийг аваад афродизиак үйлдэлтэй ургамлууд. Тэгэхээр энэ ургамлууд дотор мака, жинко билоба эднэр гэсэн энэ бүгдээрингийн оруулсан Denk Pharma бүтээгдэхүүн бас байдаг. Man Active хүмүүс маш сайн мэднэ. Тий. За тэгэнгүүт бас нэг юм. За дөрвөн хоёлаа яг угаасаа тамирчин хүний үед ярьлаа. Тэгэнгүүт ингээд тестостерон буурсан хүнд одоо биеийн тамирыг эрүүл хоолтыг зөвлөлөө. Тэгэнгүүт одоо хэдийн хэмжээний дасгал хөдөлгөөн хийж хэвийн байдалд орох уу, хэдэн загас идчихийж хэвийн хэмжээнд орох уу гэдэг асуултуудыг бас хүмүүс их асуудаг л да. Тэгэхээр ингээд магадгүй тэр урт хугацааны асуудал байдаг гэж магадгүй. Хэдийн хэмжээний загас идэх нэг нь юу гинэ?
дасгал хөдөлгөөнийг одоо хэр удаан хийснээр би буцаад хэвэндээ орох юм бэ? Эсвэл энэ асуудал маань алга болох юм бэ гэж асууад. Тэгэхээр нөгөө хэвийн жинтэй юу гэдэг асуудал гарч ирнэ тий. Хэвийн жинтэй юу? Булчингийн мас чинь насандаа байна уу? Өөхний чинжин ямар хэмжээнд байна? За хэрвээ нөхөрчгүн дараах насанд очсон бол ясны мас ямар вэ? Маш чухал. Булчингийн мас гэдэг нь өөрөө хүний урт наслах хамгийн том чухал асуудал. Тэгэхээр булчингийн масаа нэмэх нь маш зөв. Тэр дундаа 45-аас дээш насны эрэгтэйч вэ, эмэгтэйч вэ, дасгал хийхдээ булчингийнхаа масыг сайн болгох. Тэр дундаа том булчингуудыг одоо дэмжиж өгсөн дасгалуудыг хийх нь өөрөө булчин өөрөө хүнийг урт наслуулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Яагаад тэгэхээр булчингийн ширэхгүйд ясанд микроэлементүүдийг зөөж өгдөг. Тэр нөгөө дутагтаад байгаа кальцийг бид нэр дасгал хийхгүй уух, дасгал хийж уух, дасгалтаа хүндийн юм мөргөж одоо хүчний дасгал хийжээж уух асар ялгаатай. Тэгэнгүүт ясны масыг хэдэн наснд нэмэх ёстой юм? Булчингийн масыг хэдэн наснд нэмэх ёстой юм? Өөхний чинжин ямар байгаа. Тэгэхээр нөгөө хүн дасгал хийхдээ хэдийн хугацааны ямар гэдгийг хариулахын тулд хүнд нь тааруулах байх л та. Нөгөө биеийн жингийн масын жижигэл нөгөө килограммын биш биеийн жингийнх нь пропорцийн. Тийм биеийн жингийн индексийг нэгдүгээр ярихаас гадна зарим хүн ингэдэг би 85 кг дээр энэ жин дээр 10 жил байна. Гэтэл 10 жил байж хахад таны булчингийн мас өөхний масны чинь байран солигдсон байвал яах юм те. Гэтэл 25 настай хүний булчингийн масны эзлэх хувь 50 настай хүний булчингийн масны эзлэх хувь өөр. Гэтэл тэр хоёр адилхан жинтэй гэж болно шүү дээ. Өндөр нь бас өөр нь те. Тэгэхээр нөгөө 160 см өндөртэй хүний жин 170 см хүний жин ч гэдэг юм. Энээсээ болоод ийм хүснэгт байдаг л да. Эрэгтэй эмэгтэй биеийн жин өндөрөөс нь хамаарат таны насанд биеийн жингээ чи хэдэн хувь нөөх байвал хэдэн хувь нь булчин байвал хэдэн килограмм ясны жинтэй байвал таны өдөрт зарцуулах килокалори ийм ирүүл байх вэ? Дунджаар бид нэг 2000-аас 2500 килокалори гэж ярьдаг шүү дээ хоолны илчлэлийг. Гэтэл жишээ нь 50 гарцсан эмэгтэй хүний хоолны илчлэг 2000 биш бүр 1500 гэж болно. Гэтэл бүр 2300 гарцсан ч бас байж болно. Тэгэхээр нөгөө өндөр жин гэдгээс хамаарат наснаас хамаарат хүүснээс хамаарат өөр байна гэсэн. За тэгэнгүүт та тестостероны бууралт олон зүйлээс шалтгаалдаг гэж хэлсэн. Тэгэхээр энэ даавраа хангалттай байгаа үгүйг мэдхийн тулд хэдэн шинжилгээ өгөх ёстой. Юуны шинжилгээг давхар өгөх ёстой. Тэгвэл миний тестостероныг үзээд дэлгэхэд хангалтгүй юм шиг болоо явчих гээд шүү дээ. Яг зөв. Тэгэхээр тестостероныг бид нар нийт тестостерон, чөлөө тестостерон, бэлгийн даавар холбогч глобулин, дахиад дээрэс нь D витамин, цусны ерөнхий шинжилгээ, за тэгээд наснаас нь хамаарат хэрвээ чихрийн шижингийн эрсдэлтэй бахан бол 3 сарын сахарын дундаж илгэний үйл ажиллагаагийн ч гэдэг юм уу бөөрийн үйл ажиллагаагийн дахиад улаан эсийн тоогийн эзлэх үнэтэй нүцгийн тул цусны ерөнхийч гэдэг юм уу ингээд дэлгэрэнгүйгээр нь үзвэл таны бие махбодыг одоо тэр тестостероны чи хэвийн солилцоог хангалттай үзэж чадна гэсэн үг. Түүнээс биш ганцхан тестостероныг үзэнгүүт 1 тонн хэвийн байгаа нь уу бага байна уу гэдэг дээр заримдаа үнчин тархинаас дааврын хамааралтаас эмгэгүүдийн үед жишээ нь төмсөг үнэхээр тестостерон үйлдвэрлэж гин үү эсвэл төмсөг рүү энэ даавраа зохицуулаач гэдэг сигнал үнчин тархинаас очиж гин үү гэдгийг үзэхийн тулд зарим тохиолдолд нөгөө шар биеийн даавар, цэврүү сэдэгч даавар, дахиад стрессийн үед ихсдэг пролактин даавар, бодисын солилцооны одоо бас маш идэвхтэй даавар болох бамбайн дааврыг үзэх гэдэг юм уу. Маш олон эмийг профайлыг үзэх хэрэгтэй бас болдог. Тэгэхээр тестостероныг нэгдүгээр цуснаас үздэг бахна. Хоёрдугаар өглөөний 8-аас 11 цагийн хооронд үздэг бахна. Яг тэгэхээр энэ нөө түрүү нойрны хамааралтай даавар гэдээ яриад тагсан да. Тэгэхээр нөгөө урд шөнө бас хангалттай унтсан байх хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьдаг. Өглөө нь дасгал хийгээгүй байх шаардлагатай гэдэг. Тэгээд 8-аас 11 цагийн үед цуснаас сая хэлсэн дааврын шинжилгээнүүдийг болон цусны шинжилгээнүүдийг авна. Болж игэл их хүнд биш хөнхөн
цай ууж бас болно, яг зөвөр өлний ирж бас болно. Сайн, илүү сайн. Яг л религний ч гэдэг юм уу зарим өөр шинжилгээнүүд үзэх бол тэгээд ер нь ганцхан удаагийн цусны шинжилгээгээр заримдаа эргэлзээтэй байна гэж үзэх юм бол өөр нэмэлт шинжилгээг авах тохиолдол олон биш л те бас байж болно. Бас мэдээж өмнөх өдөр нарх ухааг байх хэрэгтэй тийм мэдээж илгэний шинжилгээ авч байгаа учраас тий. Тэгэнгүүт эхний удаадаа бол нэг удаа цусаа өгөхөд саяны түрүүний хэлсэн таны бүх үзүүлэлтүүдийг гаргаад ирж болох юм байна тийм. Тэгэхээр нөгөө олон үзүүлэлт авахдаа нөгөө юу гэдэг жишээ нь лабораториуд чинь ганцхан цусны шинжилгээг хийхэд биш олон янзын шинжилгээ авах юм бол нэг хатгалтаар жишээ нь цусных нь өөр хөнгөн шилэнд аваад ингээд ийм гэд цусны үзүүлэлтийг үзчихдэг. Тэгээд шаардлагатай бол төмсгийн хэмжих шаардлагатай бол төмсгнийхоо бас хийн. Тэгээд өөрчлөлт орж байгаа ч гэдэг юм уу хэрвээ яхан бол нэмэлтээр өөрийн шингэний шинжилгээ хийх ч гэдэг юм уу тий. Бас өөр өргөдөлтэй холбоотой асуудал байна уу, үр тогтоох чадвартай холбоотой асуудал байна уу ч гэдэг юм ингээд үзэх юм бол өөрөөр нэмэлт шинжилгээнүүд хийнэ л гэсэн. Тий. Ер нь л цусны тавчтай цуснаас ихэнх үзчихнэ. Хүчтэй идэвхтэй эрчүүдийн сонголт Man Active бүх юмын сангаар болон Denk Nutrition сегментээс захиалж хөрвүүлэн аваарай. Германд үйлдвэрлэв. За та түрүүн бас нөгөө гаднаас нэмэлтээр хүнсний нэмэлт байдлаар хэрэгжилж болдог бүтээгдэхүүн байдгаа гэж хэлсэн. Тэгэхээр тэр төрлийн бүтээгдэхүүнийг сонгохдоо юу анхаарах хэрэгтэй? Яг зөв. Ялангуяа одоо энэ хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд дотор энэ нөгөө зохистой харьцаануудыг нэгдүгээрт өгч гинүү. Хоёрдугаарт нь хит их өндөр тунтай бас зарим бэлтгэлүүд байх юм бол гашнуулаа их гарч ирнэ. Дээрэс нь яг үнэхээр нөгөө судалгаатай яг найдвартай юу гэдэг асуудал тий нөгөө манай улсад орж ирж байгаа эмийн одоо биш хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд ялангуяа лабораторийн шинжилгээтэй юу? Дээрээс нь нөгөө баталгаатай эргээд буух эзэнтэй юу гэдэг нь тий. Гэтэл нөгөө хувь хүмүүс оруулж ирээд аман рекламаар яваад идэг зарууд бас байна штэ. Тэгэхээр тэр хүмүүс фэйсбүүкээр одоо нөгөө фэйсбүүкийн одоо энэ сошиал алгоритм чи ганцхан фэйсбүүк ч биш те ютубч тэр инстаграмч тэр бид нэр ингээд нэг юм хайлт хийнгүүт тэр талын бүх мэдээллийг өөрт чи авчрал бүгдийг ингээд бэлдээд өччих штэ маа нэг үзгээл. Тэгэл хідэн юмыг үзэх тусам л улам их мэдээлэл гарч ирэл байгаа учраас та ингээд тэрийг хайх тусам маш олон төрлийн мэдээлэл гарч ирнэ. Тэгэхээр энэ олон мэдээллийн дунд бид нэр төөрөгдөлд орж байгаа амьдарч байгаа. Тэгэхээр та мэрэгжлийн үнээс сүлгээ авах хэрэгтэй. Тийм. Гэхдээ нөгөө эрэгтэйчүүдийн дааврын талаасаа эсвэл одоо бодисын солилцооны талаасаа дотоод шүрлийн эмчээсээс асууж болно. Эрэгтэйчүүдийн нөхөрч андрологийн гэж байгаа эрэгтэйчүүдийн урологийн эмчнээс бас асууж болно. Уролог гэдэг нь буурны бэлтгэл. Та найрлагын хувьд зарим нь илүү өндөр байх бас системийг гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр нэгдүгээрт заавал байх ёстой найрлага гэж байдгүй. Хоёрдугаарт тэдгээр заавал байх ёстой найрлага ямар хэмжээтэй байвал зохистой гэж үзэх вэ? Эсвэл энэ шинжилгээний үр дүнтэй холбоотой тодорхой болох асуудал. Тэгэхээр нөгөө хоногийн тун, аюулгүй тун гэдэг маань бодисоосоо болоод харьцангуй өөр тий. Хит их витамины хэрэглээч гэсэн өөрөө бас эргээд өвчин үүсгдэг штеп. Тэгэхээр одоо зохистой найрлага гэдэгт нь тэр афродизиак үйлчлэлтэй ургамлууд хүн орхотоо ч гэдэг юм уу одоо жинко билоба гэдэг ургамал ч юм уу мака гэдэг энэ ургамлууд бол зохистой харьцаагаар зарим давхар үйлчлэлтэй ойролцоо үйлчлэлтэй хам бол бах тунтай ээж болно. Дахиад дээрэс нөгөө микроэлементүүд ялангуяа эрэгтэй хүний нөхөрчгүүд одоо чухал цайр, селен за дээрэс нөгөө витамин С судасны ханыг бэхжүүлэгч гэдэг юм уу тий. Б-ийн төрлийн витаминууд гэдэг эднэр бол нөгөө дандаа зохистой харьцаагаар орохдоо хоногийн тун ингээ daily value гэсэн юмнаас хэтрэг байх нь хамгийн чухал. Тэгээд мэдээч хэрэг бусад гаж нөлөө байхгүй гэдэг нь бас чухал тий. Тэгэхээр нөгөө толгоо өвдүүлээд байдаг ч гэдэг юм уу судас их тэлснээсээ болоод толгоо өвдөд ивэл бас яах юм тий. Дахиад дээрэс нь эсвэл хамар битүүрээд ингээд нөгөө өн чинь шүн нүнд чадахгүй бол бас яах юм. Тэгэхээр хитэн цагт хэрэглэх юм гэдэг шиг тэр бэлэмлүүдийг хэр цэвэр найрлагаар нь хийсэн гэдэг
үйлдвэрлэгчийн бас чанар бас аягүй чухал. За нөгөө эрэгтэй хүний даавар та төмсгнөөс илэг унчин тарих гэх мэт төрөний эд эрхтнүүдээс тодорхой хэмжээгээр ялгардаг гэхлээр тэдгээр эд эрхтнүүдийн үйл ажиллагаа хэвэн байх нь энэ одоо үр дүнд чухал нөлөөтэй юм байна шүү дээ. Тэгэхээр саяны таны дурдсан энэ найрлага орцууд эдгээр одоо эрхтнүүдэд бас үйлчилдэг гэж ойлгож болох уу? Яг одоо нөгөө ямар бүтээгдэхүүнээс л болох байх л та тийм. Одоо хоёлаа энэ нөгөө мен активыг сонгоод ярил л та. Тэгэнгүүт мен активд байгаа L-аргинин гэдээ бодсон. Энэ өөрөө азотын эслийг буюу нөгөө шодон хөвчрөлтийг дэмжих үйлчилгээтэй L-аргининыг агуулсан байгаа. Хоёрдугаарт нь кофеиныг бас агуулсан байгаа. Тэгэхээр кофеин гэдэг бодис чи өөрөө бидний кофеинд, ногоон цайнд, коланд биждэг, хар шоколаданд биждэг тий. Тэгэнгүүт энэ бодис чи өөрөө хүнийг идэвхжүүл сэргийхээс гадна бас өөхний шатаах үйлдэл бас хэрэгтэй. Тэгэхээр кофеин бас тодорхой хэмжээгээр агуулсан учраас актив буюу идэвхтэй байх үед нь илүү сайн нөлөөлдөг учраас биеийн тамир хийж байгаа, дасгал хийж байгаа, оюуны ажиллаж хийж байгаа бүх хүнд энэ бол жоргуугаар уухад ямар нэгэн гаш нөлөө гарахгүй байхаар л хэмжээг хэлж байгаа. Тэгээд дээр нөгөө селенийг бас агуулсан, цайрыг агуулсан. Тэгэхээр төрөв булчирхайн хэвийн үйл ажиллагааг хангахад бас эдгээр микроэлементүүд маш сайн нөлөөтэй байдаг учраас энэ өөрөө эрэгтэй хүний нөхөн үржихүй тал дээр мен актив бусад бүх найрлага нь яг зохистой хэмжээгээр орцсон болохоор их зүгээр айгу жаргуу имийн сангаас ороод мен актив аваад уулаа гэхэд хэрвээ ихний элчин шинжилгээ өгөхгүйгээр за минийх зүгээр жоохон ингээд миний амьдрал жоохон ингээд энэ да гэх юм бол мен актив уужгаад хэрвээ үнэхээр үр дүн гарахгүй бол амжилтаар очиж болно. Яг л бид нар ч гэсэн өдөр тутамдаа мен активыг давхар нэмэлтээр бас зөвлөдөг. Гэхдээ бас зарим хүнд бол өөр юмч зөвлөх нь, зарим хүн сонгосон одоо сонгомжтой үйлчлэгээтэй юмч зөвлөх гэдэг юм уу. Нөгөө актив буюу та фитнес хөдөлгөөн хийж байгаа гэсэн дээр нэг юм бодогдоход фитнесээр хичээллээд нөгөө булчингийн масса нэмэх гэдэг зорилгоор ч байна уу? Эсвэл нөгөө тестостерон илүү одоо хурдан нэмэгдүүлэх гэдэг хүслээс болдго юм уу? За бүр зарим нь бол цаашлаад богино хугацаанд том булчинтай болох гэдэг зорилгоор энэ бэлтмэлийг, дааврын бэлтмэлийг аягүй хэрэгэлдэг. Тэрнээсээ болж эргэтэн ажиллагаа байсан, үргүүдэлтэй болсон гэдэг жишээг би маш их сонсч ирсэн. Энэ нь одоо эрүүл мэндийн боловсралгүй болохоор тэгж гин үү? Эсвэл нөгөө зорилгодоо хит улаарсан байдалтай холбоотой юм болов уу? Одоо аль аль нь л ах. Тийм зорилгодоо нэгдүгürt улаарах нь тэмцээнд орно гэдэг ийм шалтгаанаар айгүйх залуучууд дааврыг амар замбраагүй хэрэгжилж ин л та. Тэгээд би бүр заримд нь ингээд бүр үнэхээр ямар нэг ярилцлаган дээр би бүр арайчтай энэ фитнесийн багш нар бүр замбраагүй тоглох юм а гэд би бүр хэлжсэн. Энэ яг тэгэхээр тэрнээс болоод тестостероныг өндөр тунгаар бид нар одоо юу гэдэг нөгөө тестостерон чинь дотор эмийн үйлдвэрүүд маш олон төрлийн давс нарлагтай хийж байгаа байхгүй юу? Богино үйлдэлтэй, урт үйлдэлтэй, уртсгсан үйлдэл нь дунд богинч гэдэг юм уу, тэ уртын үйлдэлтэй, дунд үйлдэлтэй гэх мэтчлэн. Гэтэл тэр чинь тэдэн хоногийн зайтай, одоо тэдэн 7 хоногийн зайтай гэж ярина штэ. 3-7 хоногийн зайтай нэг удаа 1 мл ч гэдэг юм уу. За бүр биеийн жингээс бодох юм бол 1.5 мл ч гэдэг юм уу хийх ёстой 2 мл хийх байслаа гэж бодоход зааланд яаж хийж ийн гэхээр 7 хоногт 2 удаа тестостероныг шүпэр ингээд 0.5 гэд биеийн жингээр нь бодох юм бол одоо баг өхөр адууны хэмжээний хэдэн 100 кг хэдэн 150 кг-аас дээшээ жинтэй одоо бие махбодод хийх хэмжээний доозоор хийгээд тэгээд нөгөө хүмүүсийн тестостерон маш их ихссэн. Тэгэхээр тестостерон ихсгэр чинь гарч ирдэг гаж нөлөөнүүд гэж бас байна шүү дээ. Тэрнээс болоод нөгөө ганцхан одоо төмсөг жижигрээс ганцхан үргүүдлүүсэд байгаа юм бас биш. Гинтийн үхлийн асуудлаас үүсч болно. Яг тэгэхээр тестостерон ч өөрөө түрүүн зөндөө олон сайн үр дүнтэй гэж ярьсан ч гэсэн зөндөө бас сөрөг нөлөө бас байж болно. Хитэрсэн үед тестостерон зүйлдэггүй. Яг тэгэхээр тэр цусны улаан эсийн тоо үед ихсээд ирэх буюу полицистемигээ цуснд эсийн тоо ихсээд ирэх юм бол бүлэн үүсэх дахиад нөгөө унтаа гараа гинт тэр хүн байхгүй болчихжээ.
гэдэг асуудал чинь угаасаа хуучин эрсдэлтэй хүмүүс төр эрсдэл нэгсэд ирж байгаа байхгүй. Шигдээс үүсгэж гэдэг юм уу энд тархин цус харуулт үүсгэж гэдэг юм уу тий. Эсвэл одоо хөлийн судасанд нь бүлэн үсээ тромб болчихжээч гэдэг юм уу ингээд энэ олон янзын асуудлыг үүсгэх эрсдлүүд байгаа. Хүчтэй идэвхтэй эрчүүдийн сонголт Man Active бүх юмын сангаар болон Denk Nutrition цэгмэнээс захиалж хөрвүүлэн аваарай. Германд үйлдвэрлэв. Нөгөө Men Active-ийг та сая жургуу олгодог юм гэсэн шүү дээ. Тэгэхээр та бас ингэж хэлсэн хэрвээ өөрийнхөө нөхцөл байдлыг дүгнээд тэрийг авч хэрэглээд тэр нь ажиллаад байвал уугаад байж юу болох вэ? Болно. Тийм. Яг тэгэхээр энд өөр ямар нэгэн даавар огт ороогүй. Тестостерон байхгүй. Тэгвэл тестостероны үүсэлтийг нь дэмжиж өгдөг бодисод байгаа байхгүй юу? Тэгэхээр тестостерон бустер гэж ойлгож байна. Түүнээс биш тэгэнгүүт одоо жимд тестостерон бустер гэдэг яг тийм нэртэй хэвлэлцэн англи шашигтай маш олон төрлийн бустерүүд байдаг. Тэр нь болохоор ихэнхдээ давхар нөгөө дигидротестостероны одоо гэдэг ч юм уу юм завсрын бүтээгдэхүүнүүдийг нэгдүгээр дагуулсан. Өшөө дээрээс нөгөө кофеин эднээс өндөр тунтай өг шатаагчийг маш ихээр агуулсан. Дахиад дээрээс нөгөө уураг булчингийн массыг нэмэгдэх уургуудыг хүнд хэмжээгээр агуулсан ийм юмнууд байж болно. Гэтэл яг мэдээч хэрэг булчингийн массаа нэмэх гэж байгаа бол тэр кератин V уургууж болно. Гэхдээ энэ дээр давхар нөгөө нэмэлт өөр бас давхарын бүтээгдэхүүн бас орцсон явж гинүү гэдгийг ихэнхдээ мэдтгүү. Тэгэхээр тэр бодисуудыг давхар хэрэглээд B уургийн ч угаал, кератин ч угаал, дахиад дээрээс нь тестостерон тариад ингээд бүгдийг хэрэглээд амар хурдан булчингийн масс нэмэгдээд байгаа ч гэсэн тэр организм дотор өөр бас юу өөрчлөлт өгж байгааг бас мэдэхгүй тий. Дахиад удаан хугацаанд энэ маань архаг хэрэглээ буюу 6 сараас дээш хэрэглээн дээр бол нөгөө илгэнд өөрчлөлт явандаас өгч эхэлж болно. Бөөрөндөөс өөрчлөлт өгч болно. Хитэх уургийн хэрэглээ дахиад дээрэс нь одоо нөгөө махныхаа хэрэглээг хоолндоо уургийнхаа хэрэглээг нэм. Уург хэрэглэж байгаа юм чинь чи бараг хоногт хэдэн 500 г мах ид, үхрийн мах ид гэж гэдэг юм уу 600 г мах ид ч гэдэг юм ийм зөвлөгөөнүүд айгүй их сонсогчдөг байхгүй юу. Тэгэнгүүт малын гаралтай уургийн гаргаж байгаа бас нөгөө бие махбодод өгөх эрсдэл нь дахиад дээрээс нөгөө хэрэглэж байгаа уурагтай чинь холбоотой бөөрийг гэмтэх бас эрсдлүүд байна. Яг тэгэхээр бидний нөгөө бодисын солилцооны чинь бас дээд хэмжээ, доод хэмжээ гэдэг шиг удаан хугацаанд организм чинь цуцах гэмтэх эрсдлүүд бас орно. Сүүлийн үед нөгөө кето одоо хооллолт буюу хит нүүрс ус идэхийн оронд малын гаралтай Монголын сайхан өөхтэй хавирга идчихэж болно. Тэр нь баг зарим нэг одоо нүүрс төрөгчүүдээс илүү үр дүнтэй гэдэг юм үнэн. Яг нөгөө бид нар чинь одоо айгүй их юм боловсруулсан хүнснүүдийг идээд байгаа учраас байгалийн тэр дундаа одоо бэлчээрийн мал хамгийн сайн зөв. Гэхдээ нөгөө хэмжээ нь л чухал байна л та тийм. Өөх тосыг ч гэсэн бид нар тодорхой хэмжээнд хэрэглэх ёстой. Гэтэл өөх тос хэрэглэхгүй байх нь өөрөө тархины үйл ажиллагаа. Дахиад нөгөө витаминуудын чинь дааврын синтезэнд одоо нөлөөтэй. Сүрэг нөлөөтэй ахна. Саяын асуултны гол нь нөгөө кето хоол нүүрс ус. Кето дэглэмийг барьж болох уу болохгүй юу гэдэг асуудал. Бас. Тий. Бөөрийн архаг өвчлөлттэй тэр дундаа шээсээрээ уураг алддаг. Их хэмжээний уураг алддаг. 1 граммаас дээш хэмжээний уураг алддаг хүмүүст бол кето дэглэм зохимжгүй байж болно. Гэтэл жишээ нь одоо нөгөө жингээ асгаж байгаа. Дээрэс нь одоо нөгөө нүүрс усны хэрэглээ өндөртэй дотор өөхөө хасгаж байгаа хүмүүст бол кето дэглэм тохиромжтой байж болно. Ганцхан кето ч биш одоо хоолны маш олон төрлийн юмнууд гарч ирээд байна шүү дээ. Карнивор гэдэг дан мах иддэг гэл тэгэнгүүт чинь кетогийн бас нэг хэлбэр байна. Хагас мацаг барих гэж байгаа бол та одоо нөгөө хоол боловсруулах замаас жишээ нь одоо нөгөө архаг олон цагаар өлсөхөд жишээ нь таны сахар хэвэн бэ нү гэдэг асуудал бас чухал. Тэгэхээр нөгөө сахараа хит унгааж болохгүй гэдэг хүмүүс бас байж болно. Тэгэхээр чихрийн шичинтэй хүнд хоолны мацгийг барихын тулд жишээ нь шинжилгээ өгөх заавал шаардлагатай байх гэж бодож байна. Гэхдээ би бас яг нөгөө хол боловсруулах талын эмч биш учраас энэ талын тийм дэлгэрэнгүй бүр сайн мэдээлэл өгч чадахгүй нэ. Тэгэхээр нөгөө дотоод шүүрлийн эмч гэдэг нь юу вэ? Тийм дотоод шүүрэл гэхээсээ гадна бас дотоод шүүрэл хол боловсруулах замын эмчнэр, гастроэнтеролог эмчнэр бид нар илүү хэлэх баг. За тэгэхээр
нөгөө тестостероныг дэмжих үсний нэмэлтүүдийг бол тогтмол хэрэгжилж болох юм байна гэж ойлголоо. Цэврээр нь бол хэрэглэх юм бол заавал шинжилгээ өгөөд нөгөө хэмжээ маань ямар байгаа вэ гэдгийг мэдчихэж хэрэглэх ёстой байна. Хэрэгжилж явах бодвол явцынхаа тодорхой хугацааны дараа дахиж үзүүлж орох ёстой байдаг юм байна. За бас нэг нөгөө таны олон дүрцсэн шинжилгээнүүдийг зүгээр шинжилгээг нь авчдаг лаборатори байдаг юм байна. Тэгэхээр тэрийг уншуулдаг эмчтэй байх ёстой гэж хүмүүс тэр нь аюул чухал юм байна гэдэг юм байлээ. Тэгэхээр зөвхөн тестостероны шинжилгээг бүтнээр нь авдаг лаборатори байлаа гэхэд тэрийг барьж чад хүнд уншуулах хэрэгтэй. Эрэгтэйчүүд эмчтэй. Эрэгтэйчүүд эмчээд. Тэгэхээр яг эрэгтэйчүүдийн эмнэлгүүд бол ихэнх нь дотроо ихэнх энэ шинжилгээнүүд авчиж байгаа. Тэгэхээр заавал лабораторид очиж шинжилгээгээ өгчөөд тийшээ очих уу гэжсэнс нэг дор эрэгтэйчүүдийн эмчтэр очиж болно. Зүгээр яг шинжилгээ өгөнгөө гэд өгчөж байгаа бол дэлгэрэнгүүгээр бүгдийг нь өгчөөд эрэгтэйчүүдийн эмчтэр очиж болно. Зөв. Булчингийн мас гэхлээр том булчин гэлдэм үү? Эсвэл агшиж сунахдаа цусаа маш сайн шахаж өгдөг тийм булчин гэлэх үү та. Тэр мэдэх үсвэл би фитнесийн багшаас асуусан дээр. Булчингийн одоо нөгөө яг би бол тийм одоо фитнесийн мэрэгжилтэн биш шүү дээ. Гэхдээ булчингийн мас гэдэг маань хэдэн грамм мах байна гэдгийг л ерөн зөөр хараар ойлгох юм бол хэмжиж байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр нөгөө булчингийн мас гэдэг чинь бие чинь хэдэн хувийн булчин эзэлж байна гэдгийг л граммаар одоо сүүлийн нөө танита гэдэг шиг ухаалагч ингүү зөндөө болсон тэргээр гаргаад ирж байгаа. Тэгэхдээ нэгэн л булчингийн мас байгаа бол тэр суц шөрмөстэй л байж иж байна. Тэгэхээр тэр булчингийн мас сайн байх нь өөрөө одоо урт наслалтанд хамгийн том чухал үүргийг гүйцэтгэдэг. Дугуй унах төрөө булчирхаанд муу юу? Дугуй унах нь төрөө булчирхаанд хэмжээнд сайн. Гэхдээ хідэн цагаар ямар эмээлтэй булчингийн одоо нөгөө төр арцгийн яруулын булчинд гэмтэл учруулж гин үү? Мэдрэлийг нь цусан хангамжийг дарж гин үү гэдэг нь аюул чухал. Яг тэгэхээр одоо дэлхийн чуулга уулзалт гэдэг дээр Английн нэг эмч бэлтгэл тавьж исэн. Тэгээ би бүр сонирхож ороод сонсч исэн чинь 30 минутаас илүү дугуйнж байгаа тохиолдолд заавалчгүй амрах хэвээр. Одоо тэгэхээр бүр 2 цагаар ингээд өдрөөр тэгэхээр 30 минутад одоо мэргэжлийн тамирчдын хувьд бол бэлгийн үйл ажиллагаанд нь өшөө сөргөөр гэмтэл их учирдаг. Тэгэхээр зөвөр надад сонирхолтой юу санагдсан гэхээр Монгол эрчүүд маш их морь унаад имэйл дээр ингээд өдөржин бас морьтой явдаг штэ. Одоо ч багасч л байгаа хэл та. Тэгтээ тэр имэйлийн тэр одоо бүрэг тогтоо байдал одоо хатуу зүйл дээр ингээд нөгөө доороос нь холгоод гэдэг чинь тухайн хэсгийг цусан хангамжгүй болтол нь дарж байгаа штэ. Тэгэхээр тийм хэмжээний л байхгүй байх ёстой гэсэн үг. Тэгэхээр шигдсэн нарийнхан имэйл дууны имэйл гэж ярьдаг штэ зөв судлыг тий. Тэгэхээр тэр хэрцэнгийн цусан хангамжийг боохгүй байх юм бол болно. Тэгээд дундалт нь заавалчгүй амарч явах ёстой. Тэгээд хитрхи хэрвээ холгоод тэнд хаван хавдар үүссэн байх юм бол тэр цусан хангамжинд эсрэгээрээ муу гэмтэл учруулна. Мэдрэлийг гэмтэн. Мэдрэл гэдэг нь өөрөө цусны урсгалтай байж иж үйл ажиллагаагаа хэвийн явуулж идэг. За хүчтэй идэвхтэй эрчүүдийн сонголт Mam Active бухимын сангаар болон Denk Nutrition сегментээс захиалж хөрвүүлэн аваарай. Германд үйлдвэрлэв. Сүүлийн асуулт таны нэг подкастн дээр хэлсэн үгэнд төрөө булчирхан хор тавдар 65 наснаас хойш илэрдэг гэсэн. Энэ бүр зүгтэж болохгүй үнэн үү? Үгүй бас юм хавдрын онцлог гэж байна. Үндэстэн ястангуудын онцлог байна. Альва өвчлөлтөөр дандаа тэгж ярагддаг те. Жишээ нь цагаан арьстай хүмүүс илүү их простатын хавдраар илүү хөвчлөдөг. Арьсны хавдар ч гэсэн ялгаагүй. Тэгэнгүүт Аз хүмүүсийн дунд одоо төрүүлчрхэн хавдрын өвчлөл бага юм уу гэхэлэр бас үгүй байна. Тэгэхээр наслалттай холбоотой гарч ирж байгаа учраас одоо монголчуудын ч гэсэн наслалт уртсаж байгаа шүү дээ. Монгол эрчүүдийн маань одоо дундаж наслалт 65 хүрчлээ. 60-аас дээш насны хүмүүст хавдар үүсэх эрсдэл
ер нь бол ганцхан төрөв булчирхаач биш 2 хүний нэгд нь альва нэг эрэгтэнд хавдар үүсч болно гэж үздэг. Тэгвэл тэр хүн заавал тэр хавдрыг онцлоогүй байжгаад хавдраараа нас орохгүй гэж болно. Хавдар одоо гэдгээс наан зүрх судасны өвчнөр ч юм уу өөр мэдрэлийн ч юм уу амьсгалын ч юм уу юмнаас бас болоод түннээс орчиж бас болж байгаа байхгүй юу. Тэгэхээр төрөв булчирхааны хавдар ер нь бол наслалтай шууд холбоотой. Хоёрдугаарт нь монголчуудын хувьд бол нөгөө дундаж наслалт харьцангуй богино байгаад төрөв булчирхаан хавдрын өвчлөл бага байгаад байна уу? Үнэхээр оншилгооны асуудал бас байна. Яг тэгэхээр төрөв булчирхаан хоргүй хавдар гэдэг онцтойгоо явж байгаад нөгөө хүн төрөв булчирхааны хаалганд ороход зарим тохиолдолд хавдар нь хоргүй хавдар, хортой хавдар хамт явж байгаа ч гэдэг юм уу. Хортой хавдар нь онцлогдоогүй явж байгаа ч бас байж болно. Тэгэхээр энэ бол яг нөгөө шууд харьцангуй бас тэгж хэлж болохгүй хаа. За эрэгтэйчүүдийн эмнэлгийн одоо ерөнхий эмчийг өрсөн учраас энэ асуултыг асуугаад байлаа подкастаа өндөрлөе. Тэр нь юу вэ гэхээр та 30 орчим жил энэ салбарт ажиллалаа гэж энэ сүүлийн үед тань дээр ирж байгаа эрэгтэй хүмүүсийн зовир түгээмэл өвчин юу вэ? Мөн одоо таныг эмчээр ажиллаж эхэлж байх үе одоогийн эрчүүдийн одоо эрүүл мэндэд үүсэж байгаа өвчлөлийн хувьд тийм ялгаатай эрс өөрчлөлтүүд ажиглагддаг. За өөрчлөгдсөн гэж хэлж болох бах. Гэхдээ өвчин өөрчлөгдсөн юм уу? Хүмүүсийн хандлага, мэдлэг, мэдээлэл, ангаах ухааны хөгжил өөрчлөгдсөн юм уу гэдэг асуудлаас холбоотой байх. Ягаад тэгэхээр одоо бид нэр би 30 жилийн өмнө 1-р эмнэлэгт бүрний мэдслийн тасагт бүр шилжүүлнээс болох төсөл дээр анх ажлын гараагаа эхэлж байлаа. Тэгэхэд бол төрөв булчирхааны томролт шийсэн хаагдсан хүмүүс ирэл одоо төрөв булчирхаагаа үзүүлэх гэж л очролдог байсан. Гэтэл тэр үед бэлгийн одоо амьдралтай холбоотой шинжилгээг, дааврын өөрчлөлтийг оншилж бид нар бас чаддаггүй байлаа. Дааврын өөрчлөлтийг нөгөө шинжилгээний лабораториуд маань хийдэггүй байсан үе. Тэгэхээр одоогийн одоо нөгөө техник шинжлэх ухааны хөгжлөөс болоод өвчлөлийн хувьд ч тэр үйлчлүүлэгчдийн мэдлэг мэдээллийн хувьд ч гэсэн асар өөрчлөгдсөн болохоор энэ одоо өөр болоод байгаа. Түүнээс биш өвчлөл эрэгтэйчүүдийн нөхөн үрчхэн өвчлөл нь эрэгтэйчүүдийн нөхөн үрчхэн эмгэг нь угаасаа наснаас хамаарат насны онцлогоос хамаарат жишээ нь 20-35 насны хүмүүс бол ихэнх нь бэлгийн замын халдвараар нөхөн үрчх идэвхтэй насндаа байгаа учраас олон хавтагчтай байх бэлгийн замын халдвараар өвчлөх өрөвсөлтэй учраас төрөв булчирхааны өрөвсөл бэлгийн замын өрөвсөл илүү зөнхлөнө. Гэтэл 40-с дээш насны хүмүүс бэлгийн одоо амьдрал нь тогтоогод ирэхээр олон хавтагчтай болоод бэлгийн замын халдварт өвчнөр өвчлөх эрсдэл нь багасаад ирэхээр бэлгийн даавартай холбоотой эсвэл төрөв булчирхаан томролтын асуудал гараад ирнэ. Тэгээд 50-с дээш наснд болохоор өшөө дааврын бууралтын асуудал, төрөв булчирхаан томролтын асуудал, томролт нь хортой юм уу, хоргүй юм уу гэдэг асуудал. Тэгээд дээрэс нь одоо нөгөө бэлгийн сонирхол бүр сексийн чадамжгүй болох асуудал ч гэдэг юм уу, эсвэл үрийн шингэний гаралтын асуудал ч гэдэг юм уу, ийм асуудлууд гараад ирж байгаа. Тэгэхээр наснаас хамаарат онцлогуд нь байж идэг. Тийм. Тэгэхээр бас нөгөө эрэгтэйчүүдийн одоо нөгөө мэдээллийн 900-аас болоод сүүлийн үед эрэгтэйчүүдийн одоо эрүүл мэнд нөхөн үрчгүүдэд анхаарал ч гэсэн нэмэгдэж байгаатай холбоотой би ерөн зүгээр л дээ урьдчилан сэргийлээд үзүүлэх гэдэг масс бас ихсэж байгаа. Маш их сайхан хандлага энэ бол тий нөгөө эрэгтэй хүмүүс заавал асуудалтай болохоор эрэгтэйчүүдийн эмчтэй очдог гэдэг ойлголт бол ер нь багасж байгаа. Эмэгтэйчүүдийг асуудалтай болохоор л тийшээ очдог гэдэг ойлголт өнгөрч байгаа юм байна тий. Тий яг үнэ. Ичмээр асуудалтай юм. Биш тий одоо биш болцсон л гэсэн үг тий. За цаг зав гаргаж бидний подкастт оролцож манай эрэгтэйчүүдэд маань хэрэгтэй мэдээлэл өгсөн. Танд баярлалаа. Таны цаашдаа ажилд амжилт хүсье. Баярлалаа. Бас намайг урьж энэ подкастт оролцсон баярлалаа. Ажлын амжилт хүсье.